Амралтын өдрийн төргийн үзэгчдээ за энэ 7 хоногт Монгол улсад өрнөсөн томоохон үйл явдлыг та бүхэнд таймлан өргөхөд бэлэн болоод байна. За энэ 7 хоногт засгийн газрын ээлжилт хуралдаан болсон. За уг хуралдаанаар засгийн газраас за цаашид за ямар нэгэн татвар хураамж төлбөр болон за ус дулаан удахгүй нэмэгдэх дулаан усны мөнгийг нэмэхгүй гэдэг ийм шийдвэрийг гаргасан. За засгийн газраас гаргаж байгаа дээрх шийдвэр бол тодорхой хугацаанд хэрэгжинэ. За энэ оны 5 дугаар сараас эхлэн дулааны үнийг 85%-аар за мөн усны үнийг бас тодорхой хуваар нэмнэ гэсэн ийм мэдээлэл байгаа байсан. За тэгвэл уг шийдвэрийг засгийн газар түр хугацаанд хойшлуулахар болж байна. За учир нь за он гарснаас хойш нүүрсний үн унсан за инфляц 9.6% хүрч 2 оронтой тоор төгсөн энэ үед за засгийн газар болон за төрөөс хэрэгжүүлж байгаа энэ үнийн өсөлт нь бол эргээд дамдаа за хүнс бараа бүтээгдэхүүний үн инфляцид сөргөөр нөлөөлнө. Тийм учраас за тодорхой хугацаагаар за улсын хурлд цаашид өргөн мэдүүлэх хууль тогтоомжт гэсэн дагалдуулаад за ямар нэгэн татвар хураамж болон дулаан за усны үнийг бол тодорхой хугацаагаар нэмэхгүй байхаар ийм бол шийдвэрийг гаргасан. За гэхдээ одоо засгийн газраас гаргаж байгаа уг шийдвэр бол хожимдсон шийдвэр гэж харж болно. За өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн оны 11-р сард цахилгааны үнийг нэмсэн. За 12 сард 1072 хувьцааны ногдол ашиг. За энэ онд сар шинийн баярын өмнөх мөн хувьцааны ногдол ашиг тараасан зэрэг нь за инфляц болон эдийн засгийн хувьд бол сөрөг нөлөөг авчирсан. За мөн нийслэлийн хэмжээнд автозам ашигласны төлбөр за машины импортын татвар зэрэг за нийслэлтэй холбоотой түгжирэл агаарын бохирдлыг бууруулах зарим татварын хэмжээ 2-оос 3 дахин бол нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор за бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт за эргээд хүнсний үйлдвэрлэл зэрэг дам нөлөөгөөр бол инфляцид инхүү шууд нөлөөсөн. За ямар ч гэсэн засгийн газраас гаргасан шийдвэрийг та бүхэнд бүрийн хэрэн танилцуулъя. Монгол улс бол төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс. Энэ чухалаараа 21 аймаг нийслэлд ямар нэгэн одоо төлбөр нэмэгдүүлэх, хураамж нэмэгдүүлэх, за хууль дагуулж одоо татвар нэмэгдүүлэхийг бол засгийн газрын шийдвэрээр бол хориглож байгаа. Цаашдаа их хуралд өргөн мэдүүлэх хууль тогтоомжуудыг дагалдуулаад татвар нэмдэг, төлбөр нэмдэг, бүх төрлийн одоо төлбөр хураамжийг нэмдэг байдлыг бол одоо зогсоох ийм одоо шийдвэрийг гаргасан. За мөн Монгол банкны зүгээс бас бодлогын хүүг нэмэгдүүлэх бас шийдвэрийг гаргасан. Тухайн үед бас мэдээлэл хийхдээ одоо ирэх одоо 7-8 дугаар сараас ахуулаад дулаан цахилгааны үн нь одоо нэмэгдэх ийм эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэр гаргасан гэдэг талаар бол Монгол банкны ерөнхийлөгч мэдээлсэн. Энэ хүрээнд бол мэдээж за одоо эдийн засгийн нөхцөлөдөлтөй холбогдуулаад бид нар энэ эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шийдвэрүүдийг бол хойшлуулах арга хэмжээ авах чиглэлээр бол засгийн газрын зүгээс үүрэг даалгавруудыг өгж байгаа. Тэгэхээр цаашдаа бид харин одоо экспортынхоо гарцыг нэмэгдүүлэх, за цаашлаад одоо уул уурхайн одоо биржийн хуулинд өөрчлөлт оруулах, экспортын бүтээгдэхүүнүүдийнхаа одоо бонтоор гарах орц гарцуудыг нэмэгдүүлэх чиглэлээр бол холбогдох арга хэмжээнүүдийг авна. За ард иргэдийн зүгээс бол ямар нэгэн одоо үн нэмэгдүүлэх, төлбөр татвар нэмэгдүүлэх тал дээр бол бас санаа зовх зүйлгүй. Бид бол цаашдаа бол энэ төлбөр татвар нэмдэг байдлыг бол одоо засгийн газрын зүгээс юм хориглох одоо шийдвэрүүдийг гаргасан гэдгийг бас хариуцлагатайгаар хэлье. За мөн энэ 7 хоногт Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах Чех болон Польш улсуудад төрийн айлчлал хийж байгаа. За бүгд найрамдах Чех улсаас эхэлсэн уг төрийн айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч 12 жилийн дараа бол тус улсад ерөнхийлөгчийн төвшөнд одоо айлчлал хийж байна. За 75 жилийн харилцаатай Чех улстай за энэ удаагийн айлчлалаар хийсэн гол асуудал бол иж бүрэн түншлэлийн харилцаанд бол гадаад харилцааг бол ахиулсан байгаа. За Чех улстай бол Монгол улсын хувьд за гадаад худалдааны хувьд бол 18 сая Америк долларын гадаад худалдааг бол 2024 онд хийсэн байгаа. За ингээд үүний бол 13 сая Америк доллар нь бол бүгд найрамдах Чех улсаас Монгол улсад бараа бүтээгдэхүүн импортлсон ийм дүр зурагтай. За Монгол улсын тухайд бол Чех улс руу экспортлдог бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ бол харьцангуй бага байгаа. За мэдээж ноос ноолуур, сүлжмэл, гар урлал зэрэг одоо дотоодын мал аж ахуйн хөдөө аж ахуйн салбартай холбоотой хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг бол 2024 онд Чех улс руу экспортлсон. За айлчлалын хүрээнд за хоёр улсын ерөнхийлөгч за хамтарсан санамж бичигт гарын үсэг хэлэлцээрт гарын үсэг зурсан. За мөн гадаад харилцааны сайд тус улсын гадаад харилцааны сайдтай хамтарсан санамж бичигт гарын үсэг зурж за боловсрол за үйлдвэрлэл бусад салбарт бол хамтран ажиллахаар болж байгаамаа. За Чех улсын тухайд бол
Монгол улс руу за ийм бүтээгдэхүүн за химийн болон бусад бүтээгдэхүүн зэрэг тодорхой нэр төрлийн барааг импортлдог. За хоёр улсын хувьд гадаад худалдааны эргэлтийг цааш нэмэгдүүлэх. За ялангуяа Монгол улсаас экспортлж байгаа барааны нэр төрлийг нэмэгдүүлэх тал дээр бол төлхөө анхаарч ажиллахаа бол энэ айлчлал үеэр онцолж байгаа. За Чех улсад өнөөдрийн байдлаар Монгол улсын 14 мянган орчим иргэн одоо сурч ажиллаж амьдардаг. За үүний 97 орчим хувь нь бол за үйлдвэрлэлийн салбарт бол тус улсын үйлдвэрийн салбарт ажиллаж байгаа гэсэн ийм тоо мэдээлэлдэг. За мөн ерөнхийлөгчийн илгээлт 2100 гэсэн илгээлтээр бол тус улсад за Монгол улсын оюутнууд бол ихтэй сургуулиуд суралцсан ирсээр байгаа. За Чех улстай бол боловсролын салбарт бол олон жилийн турш хамтран ажиллаж байгаа юм туршлагатай. За энэ хүрээнд ч гэсэн ерөнхийлөгчийн за илгээлт 2100 хөтөлбөрийн хүрээнд ч гэсэн тус улсад суралцж байгаа оюутан солилцоогоор суралцж байгаа оюутнуудын тоо нэмэгцээр байна. Төрийн ажил нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж байгаа юм а. Монгол улсын төрийн тэргүүний түвшинд бүгд найрамдах Чех улсад 10 жилийн дараа хийж байгаа айлчлал гэдгээрээ онцлогтой. Айлчлалын хүрээнд манай хоёр улс уламжлалт найрсаг харилцааны түвшнийг ахиулж, иж бүрэн түншлэлийн харилцаатай болж боловсрол байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүйн зэрэг чиглэлээр засгийн газар хоорондын хилцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурхаар төлөвлөж байна. За тэгээд ер нь дипломат харилцааны түүхийн 75 жил дотор хоёр орны харилцаа үргэлж одоо ахиж дэвшиж ирсэн. Одоо өнөөдөр бид нар энэ 75 жилийн дотор хийгдсэн одоо ажлуудыг одоо үнэлж дүгнэж ялангуяа Чехийнхаа нөхдөдтэй харилцаа хамтын ажиллагааныхаа төвшинг өргөжүүлэх, ахиулах талаар ингээд яриа хэлцээ хийж байгаа. Энэ одоо зорилгоо бид нар энэ төвхөн ажлынхаа үеэр хэрэгжүүлэх энэ төлөө ингэж ажиллаж байна. Манай хоёр улсын дипломат харилцаа анх 1950 оны 4-р сарын 24-ний өдөр хуучнаар Чехословак улстай харилцаа тогтоосноор эхэлж байсан түүхтэй. Улмаар 1993 оны 1-р сарын 1-ний өдөр бүгд найрамдах Чех улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Төрийн айлчлал 3-р сарын 9-өөс 12 хүртэл 4 хоног үргэлжлэх юм а. Улаанбаатар хотын төгжрлийг бууруулахаар нийслэлийн удирдлагууд за татвар болон бусад арга хэмжээг авч хийсэн. За үүний нэг бол за Улаанбаатар хотод олгож байгаа улсын одоо автомашины дугаарын тоог бол хязгаарлахаар болсон. За өнөөдрийн байдлаар нийслэлийн зам дээр бол 830 орчим мянган машин одоо замын хөдөлгөөнд оролцдог. За энэ тоог бол 700 мянга орчим болгосноор Улаанбаатар хотын замын төгжрөл тодорхой хэмжээгээр буурна хэмээн тооцооллыг нийслэлийн удирдлагууд хийж за үүнтэй холбоотойгоор улсын дугаарын олголтыг бол хязгаарласан. Өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотын одоо сэрийн дугаартай дугаарын олголтыг хязгаарласнаар за дамын дугаарын одоо 8 цэцгэлсэн гэдэг ийм асуудлыг бол автомашин худалдаа эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн. Үүнтэй холбоотойгоор автомашины худалдаа эрхлэгчнэр бол хотын даргаыг шүүхэд өгсөн байгаа. За ингээд эргээд шүүхээс хотын даргын 1 тэрбум орчим төгрөгийг бол битүүмжлэх ийм шийдвэрийг гаргасан. За ингээд хотын дарга эргээд шүүхэд гомдол гаргаж давж заалтснаар одоо 1 тэрбум төгрөгийн хөрөнгө битэмжлэх асуудал бол цуцлагдсан байгаа. За хотын даргын хувьд бол за автомашины төгжрлийг бууруулахаар хэд хэдэн арга хэмжээг авч байгаагийн нэг нь бол энэ автомашины тоог цөөлөх асуудал байгаа. За энэ одоо шийдвэр бол богино хугацаанд бол мэдээж үр дүнгээ гаргахад хэцүү. За тиймээс урт хугацаанд дээр бол энэ автомашины тоог цөөлж за нийтийн тээврийн хүртээмжийг бол нэмэгдүүлснээр төгжрөл буурна гэсэн ийм хүлээлттэй. За дүүжин тээврийн бүтээн байгуулалтын ажлагч гэсэн эхлүүлж за метро болон бусад одоо нийтийн тээврийг хөгжүүлэх энэ онд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг урагшлуулахаар бол ярьж байна. Нийслэлийн авто замын ачаалал хэдийнэ 3 дахин нэмэгдэж бид төгжрөлд өдрийн ихэнх цагийг өнгөрүүлж байна. Нийслэлд өнөөдрийн байдлаар 830 гаруй мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байдаг. Үе үеийн хотын дарганаар засгийн газар авто замын төгжрлийг бууруулах хүчнэн ажил санаачилж хэрэгжүүлдэгч төдийлөн үр дүнгээ өгсөн байхгүй. Тэгвэл дахин төгжрлийг бууруулах ажлыг хийсэн нь хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Энэ хүрээнд 2024 оны 11-р сарын 8-наас эхлэн импортоор оруулж ирж байгаа автомашинд улсын дугаар олгохдоо тодорхой шалгуур тавьж олгодог болсон. Ингэснээр улсын дугаар дамлах нь ихсэж одоогийн байдлаар хамгийн багадаа 1.5 сая төгрөг хүрсэн байгаа юм. Бидний 80 мянган машин зорчих боломжтой зам дээр 10 дахин их машин зорчиж байна. Улаанбаатар хотоос дугаараа хасуулж байгаа машинуудын дугаарыг л одоо дараагийн шинэ машин дээр зүүх боломжийг явж байгаа. Бид нар хэдүүлээ эрүүл саруу сэтгэлтэй. Одоо ингээд Улаанбаатар хотын аль зам дээр машин явахаар багтаамж байна. Аль байрны үүдэнд машин чөлөөтэй зогсохоор байна. Аль худалдаа үйлчлэгээний төвийн үүдэнд машин багтахаар байна. Бид нар энэ 2 жилийн хугацаанд
туулын хурдны зам, тойрог хурдны замаа хийж энэ түгжирлийн нөлөөллийг бууруулъя л гэдэг л ийм алхам хийж байгаа. Гэтэл араараас нь шинээр дугаар олгоод шинээр 100 200 мянгаараа машин олгоод байвал одоо бид нар яаж энэ түгжирлийн асуудлыг шийдэх вэ? 11-р сард дугаар олголт зогсоосноос хойш улсын дугаарын бизнес цэцэглэж байна. Татвар төлсөн үзлэгт орж даатгуулсан автомашинуудын дугаар байх ёстой. Гэтэл замын хөдөлгөөнд оролцох эрхгүй, үзлэг онцлогоонд ороогүй маш олон тооны автомашины дугаар гарч ирж үнэн тэнгэрт хадаж байна. Энэ байдлыг хотын дараага автотээврийн үндэсний төв болон автотээврийн онцлогооны төвүүдийг хүчингүй болсон дугааруудыг сэргээж дугаарын шагийн бизнес хийж байна гэж хардаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд шалгуулах гэж байгаа юм байна. Сүүлийн үед нөгөө 11 сард дугаарын олголт зогссноос хойш яг энэтэй холбоотой юм одоо улсын дугаарын ийм бизнес одоо цэцгэлж байгаа. Тэгээ би сая өнөөдөр авилгатай тэмцэх газарт бас бичиг өгчөөд ирж байна. Тэр нь ямар утгатай бичиг вэ гэхээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох үзлэг онцлогоонд ороогүй ийм маш олон тооны машины дугаарууд хаанаас гарч ирсэн бэ? Өөрөөр хэлбэл автомашины дугаар бол заавал татвараа төлсөн, үзлэгт орсон, тийм ээ, даатгал хийлэгдсэн ийм машинуудын дугаар байх хэвээр. Энэ дээр би бол автотээврийн үндэсний төв болон автотээврийн онцлогооны төвүүдийг ийм одоо хүчингүй болсон дугааруудыг сэргээж ийм одоо дугаарын шагийн бизнес хийж гэнэ гэдэг ийм хардлага байгаа. Дээр нь бас тодорхой баримтууд байгаа. Тэгээ энийхээ дагуу авилгатай тэмцэх газар энэ хуулийн хэлтийн байгууллага эдрийг шалгаж өгөөч гэдэг хүсэлтэд тавьсан. Улаанбаатар хотын хүн амын болон автомашины даатгтрээд удаж байна. Бид түгжрэл дунд амьдраад 10 гаруй их жилийг өнгөрөөж байна. Харин үе үеийн хотын дарга нарын хэрэгжүүлж байгаа санал санаачлага байгаа олохгүй өнгөрдөг нь үнэ. Хэдий автомашины дугаар олголтыг зогсноос нь түгжрлийг сааруулах нэг арга байж болох ч энэхүү улсын дугаарын үн дийлдэхгүй болтлоо бизнес болж хөгжлөө. Улсын дугаарын үн нэмэгдсэн шалгуулна гэж байгаа ч анханасаа энэхүү бизнесийг бий болгох их үүсвэрийг тавьсан хүн нь хотын дарга Нямбатар өөрөө болж байна. Заван гарснаас хойш Монгол улсын хувьд инфляц 9.6% болж оны эхэнд бол инфляцийн түвшин 2 оронтой тоорууд өгсөн. За үүнтэй холбоотойгоор Монгол банкнаас бодлогын хүүг 2.1% өсгөж, арилжааны болон бизнесийн болон хэрэглээний зээлийг хумих тодорхой шийдвэрийг гаргасан. За хэрэглээний зээл дээр иргэдийн үр орлогын харьцааг 50% болгож бууруулсан. Өөрөөр хэлэх юм бол хэрэглээний зээл өссөн. За үүнтэй холбоотойгоор бол арилжааны банкн дээр үүсэж байгаа нийт зээлийн дийлэнх хувийг бол бизнесийн бас хэрэглээний зээл эзэлж байна. Тиймээс эдгээр зээлийг хязгаарлах шаардлагатай гэсэн үүднээс иргэдийн үр орлогын харьцааг ийхүү бууруулад байгаа. За тэгвэл энэ онд Монгол банкнаас Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 7.9% байхаар бол өөдрөгөр төсөөлж байна. За энэ төсөөлтөнд бол уул уурхайн салбар мэдээж орж байгаа. За үүнээс гадна зуудын дараах хөдөө аж ахуйн мал аж ахуйн салбар тодорхой хэмжээнд сэргэнэ. За одоо хөдөө аж ахуйн мал аж ахуйн салбарын эдийн засгийн сэргэлт бол инфляц болон эдийн засагт бол тодорхой эерэг үр нөлөө үзүүлнэ гэсэн ийм хүлээлттэйгээр бол эдийн засгийн өсөлтийг өөдрөгөр төсөөлсөн. За он гарснаас хойш ер нь нүүрсний үн бол олон улсын зах зээл дээр унсаар байгаа. За 2023 онд нүүрсний 1 тонн тутмын үн $117 байсан бол за 2024 оны байдлаар бол $75, $80 хүрээд байгаа. За энэ нүүрсний үнийн уналт бол за ойрын 2-оос 3 жилдээ үргэлжлэх төлөвтэй байгаа. За 2025 оны үед Монгол улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөд байгаа. За мэдээж энэ төлөвлөгөөнд хүрэхийн тулд нүүрсний бит хэмжээгээс гадна нүүрсний үн бол маш чухлаа. Тэгэхээр энэ онд мэдээж нүүрсний бит хэмжээг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдалд хүрж байгаа. За үүнтэй холбоотойгоор төсөвт тодтгол хийх үү гэсэн ийм асуудал бол яригдж байгаа. За оны ихэн болж байгаа учраас одоогийн байдлаар бол засгийн газраас төсөвт тодтгол хийхэд харах эртэн гэдэг ийм хүлээлттэй байгаа. За харин эдийн засгийн хувьд гэх юм бол 7.4% өсөлтийг хангахад бол за уул уурхайн орлогыг бүрдүүлдэг нүүрсний экспорт бол гол хүлээлттэй ийм жил болж өнгөрч байна. За тэгэхээр Монгол банкны зорилтод төвшин бол 2025 онд 7.4% өөдрөгөр харсан ч за 2026 онд бол эдийн засгийн өсөлтийг эх жилийн өсөлтийг 6% байхаар буулгаж оруулж ирж байгаа. За мэдээж Америкийн нэгдсэн улс бүгд найрамдах Хятад ард улсын гадаад нөхцөл байдал болон эдийн засгийн нөхцөл байдал за улс төрийн шийдвэрүүд манай улсын нүүрсний экспорт эрэлт нийлүүлэлттэй бол шууд холбоотой учраас за 2026 оны эдийн засгийн өсөлтийг бол Монгол банкнаас за бууруулж ингэж оруулж ирж байгаа. За Монгол банкны хувьд бол инфляцийг намд ор түвшинд барих, за валютын нөөцийг нэмэгдүүлж, за
эдийн засаг гадаад дотоодод нөхцөл үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор бол тодорхой шийдвэрийг аваад явах байх. За инфляцийн хувьд бол энэ жил Монгол банк за 6 дээр нэмэх хасах буюу нэг оронтой тоод бол инфляцийг барина гэсэн ийм хүлээлттэй байсан. Гэвч одоо оны эхэнд бол инфляцийн хөө 9.6% болж 2 оронтой тоор төгснө нь бол Монгол банкнд одоо цаашид инфляцийг хэрхэн барих вэ гэдэг за мөн гадаад дотоод ялангуяа засгийн газраас гаргаж байгаа за цахилгаан, дулаан, за хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл зэрэг одоо засгийн газраас гарч гарч байгаа энэ эдийн засгийн шийдвэрүүд бол эргээд инфляц болон эдийн засагт бас сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн ийм одоо хүлээлттэйгээр бол 2025 оны эдийн засгийн төсөөллийг Монгол банкнаас гаргаж байна. Сүүлийн жилүүдэд цалин тэтгэвэр автомашины зээл өсөж байгаа шалтгаан нь гар дээр авч байгаа иргэдийн цалин үнийн өсөлтөд гүйцэхгүй байгаатай шууд холбоотой. Тухайлбал тэтгэвэр цалингийн зээлийн хэмжээ 40% өсжээ. Жана банкуудын одоо зээлийн мэдээлэлээр бол 2025 оны 1-р сарын байдлаар за иргэдийн зээлийн одоо үлдэгдэл бол 22.4 их төгрөг байгаа. За энэ нь бол өмнөх оны мууяс бол 40%-аар за өмнөх сараас бол 2.2%-аар л өссөн үзүүлэлттэй байгаа. Хэрэглээний зээл дотроо бол за дийлэнхийг нь бол 54.5% бол цалингийн зээл, за 14.6% бол тэтгэврийн зээл, за хадгалан барьцаалсан зээл бол 13%, за малчны зээл 11%-ийг, за өрхийн хэрэглээний зориулсан зээл бол 4.8% бол тус бүрдүүлж байгаа. За цалингийн зээл бол өмнөх оны мууяс 44.1%-аар, за тэтгэврийн зээл бол 29.1%-аар, за хадгаламж барьцаалсан зээл бол 19.8%-аар за өссөн болвол за малчны зээл бол 0.9%-аар буурсан байна. Цар тахлын дараас хэрэгсэн Монгол улсын эдийн засаг 2024 онд 4.9%-аар өссөн. Энэ өсөлтийг урт хугацаанд барьж эдийн засаг инфляц тогтворж байна. Гэвч энэ оны ихээр инфляц 9.6% болж өссөн нь бодлогын хүүг нэмж хэрэглээний зээлийг хязгаарлах шийдвэр гаргахад хүргэсэн юм. Хэрэглээний зээлийн үр орлогын харьцааг 50% болгож бууруулах нь иргэдэд ирэх эдийн засгийн дарамтыг нэмж байна. Эдийн үр орлогын харьцаа мөн энэ чиглэлд үйлчлэнэ. Өнөөдөр Монгол улсын эдийн засагт бүтцийн тодорхой гажуудлууд байдгийн нэг нь энэ хөр зээлтэй холбоотой асуудал. Сүүлийн жилүүдэд бизнесийн зээлээсээ илүү иргэдийн зээлүүд их өсөх болсон. Иргэдийн зээл өсөж байгаа шалтгаан нь бол мэдээж хэрэг нэг мөнгөний нийлүүлэлт, нэрлсэн орлогын өсөлт, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтгээ олон шалтгаантай. Энийг хязгаарлаж байгаа хэрэг хэрвээ эдийн засагт тодорхой хэмжээний хүндрэл ирэх юм бол инфляц өснө, дээрээс нь иргэдийн орлого дээр тодорхой хэмжээний дарамт ирж болзошгүй. Энийг бид даамжруулаад байвал эдийн засгийн тэр санхүүгийн эрсдэл үүсэх магадaltaй учраас ер нь цагны шийдвэр бол ерөнхийдөө болзошгүй эрсдлийг хязгаарлах, инфляцийг тодорхой өсөлтийг нь хязгаарлах юм л зорилготой шийдвэрүүд. Монгол банк инфляцийг барих шийдвэр гаргаж байгаа ч нөгөө талд засгийн газар цалин хөлс тэтгэвэр тэтгэмж нэмж хувьцааны ногдол ашиг тараах зэрэгээр зах зээлийн мөнгөний нийлүүлэлтийг үе үе нэмсний сөрөг үр дагавар эргээд иргэддээр ирж байна. Ирэх 4-р сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 1072 хувьцааны ногдол ашгийг тараах юм. Энэ шийдвэр засгийн газрын шийдвэр гаргалтуудтай холбоотой инфляц өсөж байгаа нь үнэн. За суурь хэрэглээний цахилгаан долооны зардал өссөнтэй холбоотой инфляц 24 оны төгсгөлийн инфляцийн өсөлт бол гарцаа авахгүй түнтэй холбоотой байна. Захиад цаашдаа дулааны үнийг нэмэх юм бол мөн бас нөлөөлнө. Тиймээс засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх төлбөрийн тэнцвийг алдагдaltaгүй гаргахад анхаарч ирээдүйд үүсэж болзошгүй эрсдлийг одооноос тооцоолон хариу арга хэмжээ авахыг сануулсаар байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл мөнгөний бодлого хатуурах нь байна. За засгийн газрын зүгээс бид одоо алуулах одоо эдийн засгийн өсөлтийг хадгалах, за мөн валютын нөөц энэ төлбөрийн тэнцлийнхаа одоо эерэг байдлыг хадгалах, за төлбөрийн тэнцлийнхаа алдагдлыг бууруулах тал дээр мөн эдийн засгийн өсөлтийг хангах тал дээр бүхэл арга хэмжээнүүдээ засгийн газрын зүгээс аваад явна гэсэн үг. Цаашдаа нөхцөл байдал илүү өөр байдлаар өрнөж магадгүй байна. Ерөнхийдөө Монгол улсын 1-2 сарын гадаад худалдааны мэдээ, 1-р сарын төсвийн тэнцэл гэдэг гэх зэрэг үзүүлэлтийг харуул ер нь эдийн засаг ялангуяа эрдэсийн салбартай мэдээж хэрэг холбоотойгоор нэлээд суларч магадгүй юм байдал байна. Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа бодлогын шийдвэрүүд богино дунд хугацаанд үр дүнтэй байж магадгүй ч засгийн газраас мөнгөний нийлүүлэлтийг нэмсээр байгаа цагт инфляц үнийн өсөлт тогтвортой байна гэдэг боломжгүй юм. За 2025 он гарснаас хойш за Монгол улсын экспортын хэмжээ болон төсвийн орлого зарлагын хувьд бол хэвийн гэсэн юм дүнтэй байгаа. За өөрөөр хэлэх юм бол
он дөнгөж эхэлж байгаа учраас за нүүрсний экспорт болон за төсвийн орлого зарлага дээр бол төдийлөн өөрчлөлт гардаггүй гэсэн ийм одоо тал байгаа. За гэхдээ нөгөө талд бол нүүрсний үн цаашид хэрэг унсаар байх юм бол за улсын төсөвт тодтгол хийх ийм асуудал гарч магадгүй гэдэг асуудлыг бол эдийн засагчид бол харж байгаа. За өөрөөр хэлэх юм бол үүнээс ууртаж за Монгол улс төсвийн орлогоо одоо нөхөх за дараагийн алхмыг бол олж харах нь одоо зүйтэй өөрөөр яаралтайгаар за эдийн засгийн сөрөг хүчин зүйлээс урьдчилан сэргийлж хамгаалсан юм шийдвэрийг бодлогыг хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм хүлээлт бол байгаа. За Монгол улсын одоо төсвийн орлого бол 2025 онд алдагдaltaгүй батлагдсан. За төсвийн орлого зарлага бол 33 их 80 орчим төгрөгөөр ижил хэмжээтэй батлагдсан байгаа. За нүүрсний орлого дээр гол одоо хүлээлттэй тавьж төсвийн орлогыг инхүү өндөр тавьсан. За хэрвээ одоо нүүрсний орлого нүүрсний экспорт одоо нэмэгдсэн ч за үн энэ хэмжээгээр унсаар байх юм бол төсвийн орлогод мэдээж цоорхоо үүснэ. Тэгэхээр энэ цоорхоог хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За тэгвэл засгийн газраас төсвийн одоо төсөвт тодтгол хийх асуудал бол ярихад их эрт байна. За хаврын чуулганаас ч гэсэн энэ асуудал бол харахаа орохгүй гэсэн ийм одоо байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлэх юм бол он дөнгөж эхэлж байгаа учраас за нүүрсний экспортын хэмжээг харъя. За өмнө цаашд одоо олон улсын зах зээл дээр яах вэ гэдэг байр суурийг харж хүлээлттэйгээр одоо төсөвт бол тодтгол хийхийг бол яарах хэрэггүй гэсэн ийм байр суурийг засгийн газараас илэрхийлж байгаа. За засгийн газараас бол төсөвт орлого тасалдсан тохиолдолд за дотоодын нийт бүтээгдэхүүний 3 их 80-аар дунджаар төсвийн орлого тасалдсан тохиолдолд бол 2025 оны төсөвт тодтгол хийхээс өөр аргагүй ийм одоо нөхцөл байдалд хүрэхээр бол байгаад байгаа. За тэгэхээр эдийн засгийн хувьд ч гэсэн за экспортын хувьд ч гэсэн 83 сая тонн гэсэн энэ хэмжээндээ бол хүрнэ гэсэн хүлээлт. За гэхдээ цаашдаа бол эдийн засгийн нөхцөл байдал бол арай өөр байж болзошгүй гэдгийг эдийн засагчид бол одоо урьдчилан сануулж за төсвөөс гарах одоо энэ орлого зарлагын хэмжээг бол одоо хязгаарлах. За мөн одоо засгийн газараас хэрэгжүүлж байгаа энэ гадаадын хөрөнгө оруулалттай олон төсөл хөтөлбөрүүдээс зарим нь зогсох юм эрсдэл бий болох вэ гэсэн ийм бол болгоомжлол байна. Уул уурхайгаас хамааралтай Монгол улс 2025 онд сорилтын жил болж магадгүй байна. Оны эхэнд нүүрсний экспортын биед хэмжээ өмнөх жилдээ ижил байгаа ч үнийн хувьд 1 тонныг 70-аас 80 Америк доллараар худалдаж байна. Энэ онд экспортын орлоготой найдаж төсвийн орлогыг ч өөдрөгөр төсөөлсөн. Цаашид нүүрсний үн унсаар байвал төсвийн орлого тасалдах эрсдэлтэй болсон. Гэхдээ оны эхэнд энэ эрсдэл холуур байна. Тодорхойлбол энэ жилийн төсөв 3 их 80 төгрөгөөр тасалдахад тодтгол хийхээс өөр аргагүй байдалд хүрэх юм. Орлого тасарсан. За эсвэл одоо зардал нэмэгдснээс төсвийн алдагдал 3% одоо хөрвөл 3%-аас одоо давбал тодтгол хийх нөхцөл үүснэ гэж байна. За тэгэхээр 2025 оны төсөв маань өөрөө алдагдaltaгүй батлагдсан байгаа. За тэгэхээр алдагдaltaгүй батлагдсан төсөвдөр одоо алдагдал үүснэ гэдэг маань ерөөсөө яг орлого дуцснаас болж үүсэх одоо алдагдлыг хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоогор одоо 3 дотоодын бүтээгдэхүүний 3% гэдэг маань 3 их 80 юм байна. 95 их 80-д манай дотоодын бүтээгдэхүүн хүрсэн. Тэгэхээр үүний 3% гэдэг бол ойролцоогоор одоо 3 их 80 да. Тэгэхээр 3 их 80 төгрөгөд одоо хүрэх хэмжээний орлого дутах ийм нөхцөл байдал одоогор бол огт үүсээгүй байна. За тийм ч учраас одоо тодтголыг дөнгөж одоо 3 дугаар сар дээр явж байхад энийг ярихад бол хэтэрхий эртээ юм. Энэ оны эхний 2 сарын байдлаар Монгол улсын төсвийн орлого зарлага хэвэн байна. Төсвийн 2 дугаар сарын төлөвлөгөө 2.4 их 80 төгрөгөөр биелсэн байна. Тэгвэл төсвийн орлогыг цаашид нэмэгдүүлэхийн тулд засгийн газраас валютын нөөц, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж сангийн сайд жавхлан ахлан ажиллахаар болжээ. За мэдээж одоо манай гол түүхийдүүдийн ялангуяа одоо нүүрсний үн одоо нэлээдгүй одоо унж байна. За энэ нь бол тийм ч одоо таатай зүйл биш. За харин ямар ч байсан эхний одоо улирлын байдлаар за тэр дундаа эхний 2 сарын одоо гүйцэтгэл одоо гарчаад байна. Эндээс харахад бол одоогоор ямар ч байсан төсөвт одоо тийм томоохон одоо зочрол үүсгээр ийм бол одоо цохилт болоогүй байна. Удахгүй эхлэх хаврын чуулганаар төсвийн тодтголын асуудал яригдахгүй болж байна. За 97 цаг ирж хаврын хуурайшилт хэсэлэнтэй холбоотой за 3 дугаар сарын 11-нд Сүхбаатар Хинтий Дорнод аймгийг хамарсан 11 томоохон хэмжээний төмөр гарсан. За төмрийг унтраахаар аймагуудын онцгой байдлын ерөнхий газар за Улаанбаатар хотоос за улсын онцгой комиссийн шуурхай штаб бол газар дээр нь ажилласан байгаа. За хуурайшилттай холбоотой төмөр бол иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлээс болж гардаг. За энэ удаагийн төмөрийн хохирол бол 38 гэр шатаж за 3000 гаруй бог мал одоо төмөрч шатсан ийм мэдээлэл байгаа. За иргэдийн өмч хөрөнгө болон
болон за олон тооны мал одоо төмөрт өртсөн энэ асуудал дээр бол улсын онцгой комиссоос за эхний ээлжинд 25 өрхөд бол гэр билеглэж 400 сая орчим төгрөгийн тусламжийг бол үзүүлээд байгаа. За төмрийн одоо хамгийн их голомттой бүс нутаг бол Зүүн аймагуудын нутаг байгаа. За Зүүн аймгийн Сүхбаатар суманд гарсан бол Эрдэнэцагаан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан Асгад суманд гарсан төмрийг бол за 11-ний өдөр гарсан төмрийг 12, 13-нд бол цурманд оруулж бүрэн унтраасан. За хаврын уур ашиглалттай холбоотой улсын хэмжээнд бол 141 орчим ой хэрийн төмөр гарах эрсдэлтэй юм бүс нутаг байгаа. Улсын хэмжээнд 141 бүс нутагт за ой хэрийн төмөр гарах юм эрсдэлтэй хуур ашиглалт ихтэй байгаа. За энэ жилийн тухайд төмрийн одоо аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд иргэд бол өөрсдийн үйлдэлээ хянаж за хянах ёстой. За дийлэнх одоо ой хэрийн төмрийн дийлэнх бол мэдээж иргэдийн буруутай санамсар болгоомжгүй үйлдэлээс олж ой хэрийн төмөр гарч байгаа. За энэ удаад гарсан энэ 3 аймгийг хамарсан томоохон төмөрч гэсэн за хогийн цэг дээрээс гарсан байж болцсохгүй гэдэг ийм урьдчилсан тав цоллыг гаргаад байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл эргээд одоо байгаль орчин за хүний эд хөрөнгө амнаас эрүүл мэндэд бол энэ ноцтой хохирлыг учруулж байгаа юм хаврын хуур ашиглалтын цаг үе ирж байна. Төмрийн хэмжээнд улсын хэмжээнд 30 орчим айл орон гэр эд хөрөнгөгүй болсон байна. Ойн хэрийн төмрийн шалтгаан нөхцөлийн 90% нь хүний санамсаргүй болгоомжгүй үйлдэлээс буюу дутуу унтраасан шүтэнд түүдэг үнс нурмаас болдог байна. Иймд галт төмрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ойн хэрийн төмрээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Төмрийг унтраахаар ажиллаж байгаа албаагчдын техник тоног төхөөрөмжийг сайжруулах мөн хэрэгтэй байна. Төмрийн 90-95% нь Хинтий, Дорнод, Сүхбаатар аймагуудаар байгаа юм а. Нэлээд хэдэн сум орон нутагт бол томоохон талбай хамарсан ойрын төмөр маш олон иргэд орон гэргүй боллоо. За энэ хашаас харавчны тоо бол бүр тоогоо алдсан. Одоо ингээд нэгтгэж дуусаагүй байна. За малын хохирлын хувьд бол урьдчилсан байдлаар нийтдээ 10,000 орчим гэдэг ингээд явж байгаа бол энэ тоо нас эцэслэж гараагүй байгаа улсын хэмжээнд. Энэ орон гэрээ алдсан хүмүүс дотор өөрсдийнх нь энэ төрийн болон нийгмийн үйлчлэгээ авдаг хүмүүсийн үндсэн бичиг баримтууд, эд хөрөнгүүд ингээд бүх зүйлүүд нь ингээд шатсан юм хүмүүс байна. Нийт улсын хэмжээнд нэг 30 гаруй айл бол бүрэн ингээд одоо ор хоронгүй өмс гуцнаас өөр зүйлүүд болсон байна. Төмрийн нөхцөл байдлын дараах иргэдэд үзүүлж байгаа нэхэн сэргээн босгох үйл ажиллагааны эхлэл өнөөдөр ингээд явж байгаа. Тэгэхээр эргээд цаашаа энэ хүн руугаа чиглэсэн ажлыг хэрхэн зохион байгуулах вэ? За энэ иргэдийн төрийн үйлчлэгээг хэвийн авах үйл ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах вэ? Эмнэлгийн үйлчлэгээ. За дээрэс нь хүүхдүүдийн боловсролын асуудлууд. За маш олон малчдын хүүхдүүд төв орон нутгийн сургалтын байгууллага суралцж байгаа. Эдгээр одоо хүүхдүүдэд жишээ нь боловсролын газар сургуулийн захиргаа удирдлага ямар анхаарал тавьж байна вэ? Сэтгэл зүйн маш хүнд байдалд байгаа. Жилийн жилд зүүн бүсийн аймагуд хаврын улиралд ойн төмөр хамгийн их байдаг. Хашаа сарвчны тоо гаргаж дуусаагүй байгаа бөгөөд төмөрт өртсөн малын тоо эцэлэгдэж гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар 10,000 орчим гэж тооцоолж байна. Цаашаа төмөрт өртсөн малчдын төрийн үйлчилгээ, сэтгэл зүй, эрүүл мэндийн асуудал маш их хүнд болж байна. Орон гэргүй болсон айл өрхөд тусламж үзүүлэх улсын нөөцөөс нөхөн сэргээх ажлыг хийж байна. Айд өрх болгоныг тойруулж зурус татах ийм материалыг хөрөнгө мөнгө шаардсан ажил дээр бол одоо яг өнөөдрийн байдлаар тодорхой төсөв тусагдаад бүлэг гаргаад ингээд малчин айл болгоныг тойруулаад зурус татах ажил бол хийгдэгвэ. Өнгөрсөн намар сумдуудад төмрийн эрсдэлтэй 4 сумдаа айдуудыг тойруулж харлуулах зурус уу онцгой өдөөс бүлэг гаргаад гэрийн тойруулж ингэж цурав тавих ийм санаачлагыг гаргаад сумдад хавдан бичиг энэ хөргүүлж хэрвээ зардал мөнгөний шийдвэрдэл манайхаас бүлэг гаргаад ингээд аюулгүй байдлыг хангаад айлуудыг тойруулж зурс татъя гэдэг ийм саналыг тавьж ажиллаж байна. Энэ дээр бол малчид өөрснөө санаачлал гаргаагүй тодорхой дэмжлэг аваагүй ингээд энэ ажил хийгдэхгүй байна. Тэгээд энэ бичээр хаваржаа гэж цас сунднаас болоод байнга нүүж байна. Нүүдэл судлаа ойр ойрхон хийгдэнэ. Тэрнтэй холбоотой дахиад нэг өвсөн донд очиод буух болдог. Дахиад тэрийг дагаад дахиад тойруулаад дагаад шатаагаад газрыг хаглаад яваад байна гэдэг бас хүндрэлтэй байна. Улсаас айл өрхүүдэд гэр олгож байгаа бол аймаг орон нутгийн зүгээс 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. Ойн хэрийн төмрийн асуудал бэлэн байдлыг бүх шатанд хийж байгаа ч төмрийн дуудлага мэдээллээр шуурхай ажиллах нь онцгой байдлын нэгж салбаргүй орон нутгийн түвшинд хүндрэл үүсэж байна. Иймд орон нутгийн төрийн захиргааны удирдлагын хүмүүсийг өндөржүүлсэн бэлэн байдал шилжүүлэх шаардлагатай боллоо. За анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. За энэ 7 хоногт Монгол улсад өрнсөн томоохон үйл явдал мэдээллийг та бүхэнд таймлан хүргэлээ.